Монголын үндэсний олон нийтийн телевиз, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран бүтээв. Яа, 10 сурагчтай өдрийн мэнд хүргэе. За үзэгчтэй, энэ хүмүүс манай 2 дугаар удирлын 10 ялагч маань цугласан байна. Өнөөдөр 10 ялагч дундаас нэг сурагч шалгарч 10 сая төгрөгийн эзэн болох болно. Бүгдээрээ финалда бэлнэ үү? За. Булган аймгийн Хишиг өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Бат Зэрэг. Мандах лицей ахлах сургуулийн сурагч Бат Очир. Нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургуулийн сурагч Анар. Монгол Улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Төгс Гэрэл. Нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургуулийн сурагч Цэлмэг Очир. Эрдэнэт цогцлбор их сургуулийн Харьяа ахлах сургуулийн сурагч Лав Гринчин. Монгол Улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Билгүн. Шинэ Монгол сургуулийн сурагч Ирмэн. Монгол бэлэг оюун сургуулийн сурагч Эсвэ Үжин. Шинэ Монгол сургуулийн сурагч Минд Баяр. Оролцогчид асуултаа сонсож дуусаад 30 секундэд дамжиж ABCD хариултнаас сонголтоо хийдэг байсан бол үүний дараа өөрийн хариултандаа хэр итгэлтэй байгаагаас харгалзаж тэг 30, 50, 80, 100% гэсэн шоонуудын ард зогсох ёстой. Эдгээр шоонууд нь оноогоо хэрхэн үржүүлэх, алдах, хадгалах вэ гэдгийг шийдэх боломжийг олгож байгаа юм. Жишээ нь 1-р төвчний 4 онооны асуултанд хариулж дуусаад тэг хувь дээр зогсвол буруу хариулсан ч зөв хариулсан ч нийт онооныхоо 25% буюу 1 оноог аавна. 30% дээр зогсвол буруу хариулбал оноо алдахгүй. Харин зөв хариулах юм бол нийт онооны 50% буюу 2 оноог авна. 50% дээр зогсоод буруу хариулвал 25% буюу 1 оноог алдаж, зөв хариулбал 100% буюу 4 оноог авна. 80% дээр буруу хариулвал 100% 4 оноо алдна. Зөв хариулвал 150% буюу 6 оноог авна. Харин 100% дээр зогсвол 200% оноо буюу 4 оноогоо үржүүлэн 8 оноо авч алдвал 200% буюу 8 оноог алднаа. За манайд маань дөрмөө мэдж байгаа те. Өөрсдийнхөө хариултыг сонгоно, стратеги боловсруулна, итгэл дээр очиж зогсно. Та 10-ын дундаас бол янз янзын стратегиэр ялж гарч ирсэн сурагчид байгаа. Амжилтсаа. Финалийн оролцогчдоо зориулаад хамгийн ихний асуултыг танилцуулъя. Тоншуу шувуу модыг хүчтэй цогтөг. Тэд яагаад тархины гэмтэл авдаггүй вэ? A. Гавлын яс нь гангаас хатуу. B. Тархин гавлын яснаасаа зуурсан байдаг. C. Хилэн тархиа ороодог. D. Тархин хөдөлдөггүй ба хүзүүндээ байдаг. Тодорхойлолт өгөхөд тархин хүзүүндээ байдаг биш, хүзүүтэйгээ ойрхон байдаг гэдгээр сэтгээрээ сурагчид маань. Яхны Батч маань ирээд инээгээ зогссон. Батчаас байж байгаад инээгээд юм сарнууд гаргаад зогсдөг. Яраас Лавринч маань зогссон байна. За. Сэтгэр дугаар ялгч барайдсан байна. Ахаг оролцогчдод бол яалтчгүй сайн байна тий. Дөрмөө хилүүлгүйгээр өстө бөөнөрөө ирж иж мэдээ зогсоол. 3 дугаар дугаараа ялагч Анараа юу ч хариулсан бэ? Яагаад? Би болохоор гавлын ясан гангаас хатуу бол биш. Угаасаа хатуу байвал бүр их юм шүү дээ. Ер нь бол нэг зөв тэг хатуу байх нь бол ямар ч хамаагүй гавлын ясан. Тэгж утсан байна. Ди бол биш. Гэж бодоод байна. За энэ тэг би л 7-гийн ялагч бэлгэн юу ч хариулсан яагаад? Бол биш гэж бодсон. Тэгээд хөвзүүндээ тархин байх ёсгүй дээ гэж одоо дэг бас шууд хассан. Тэгээд гавлын яснаас тархин зуурцсан байхлаар чинь бас
яагаад тэр ингээд хүний тархич бас ингээд шингэн орчинд байгаад байгаа байлээ гэж бодонгуудаа тэгээд цэг л сонгоцсон. Тэгсэн үү? Ааха. Ер нь тарих гинтний гэдэг чинь яа гэсэн үг үлээ гэдэг хурцлал мулцалтай албатай төсөөлөх юм байна те. За манай хоёр янгаан зангаатай оролцогч маань 50 дээр очиж зогссон. Минь хоёроо юу гэж хариулсан бэ яагаад? Ямар ч ди гэж таагаад тэгээ 50 дээр ирээд зогсчихлоо. Гих байдлаар дугаарын эдийн ялагч маань хариултаа өгчээ. Зөв хариултаа хамтаа танилцуулъя. Зөв хариулт бол C буюу хилэн тархиа ороодог гэж хариулсан бахнэ. Зөөрсөн зурагтай баяр хүргэе. За тад хараад үзээрэй зөө. Хилэн ингээд торхныхоо зөөлгөвч ийдсэн. За ийм байдлаар финалийн маань асуултууд эхэлж байх нэ. Эхний 10 дугаарын ялагчтай финалийн 1-р үеийн 2-р асуултыг танилцуулъя. Дэлхийн далай тэнгис асар их хэмжээний нүрс хүчлийн хийг өөртөө шингээж дэлхийн дулаарлыг сааруулдаг. Гэвч үүний сөрөг үр дагаврын улмаас далайн усанд ямар аюултай өөрчлөлт гарч байгаа вэ? A. Далайн усны ууршилтыг бууруулж байна. B. Далайн усны давсчилт багасгаж байна. C. Далайг хүчлэлэг болгож байгаа. D. Далайн хүчил төрөгчийг сарниулж байгаа. За сурагчдын маань бодох хугацаа дууссан. 8 дугаар ялагч Ирмэн юу гэж хариулсан бэ яагаад? Нүрс хүчлийн хий гэдэг нь өөрөө CO2 тэгээд далайд бус байгаа юм чинь H2O тэгээд нүрс хүчлийн хий нь усанд орохоор илүү их нарны энерги шингээдэг учраас илүү халуун болно. Тийм болохоор усны ууршилтыг бол бууруулж болохгүй учраас Аг шууд тасчих болно. Тэгээд хүчил төрөгчийг сарниулж байгаа бол биш гэж бодож байна. Тэгээд давсчилттай ерөөсөө ямар ч химийн холбоогүй болохоор C-г сонгосон байна. Тэгээд сон буюу хүчлэг гэдэг нийл. Нэгээр нь хасаар аваад C-г сонгожээ. Эрс өндөр дээр 5 сурагч зогссон байна. Баталгаатай оног манай Батч маань авсан. Юу ч хариулсан бэ? Яагаад гэхдээ? D гэж сонгосон. Үнэхээр мэдэхгүй байсан болохоор за баталгаатай дээр юм даа гэж гарч ирсэн. Баталгаатай стратеги ялтанд өмнө хөрвсөн те. Тий. Гих байдлаар сурагчд маань бодоод зөв хариултаа сонгосон байх гэж найдаж байна. Сурагчдаа 1-р үеийн 2-р асуултыг хариултыг танилцуулъя. Зөв хариулт бол далайн усныг хүчлэлэг болгож байгаа шалтгаан байх нэ. За зөвөрсөн сурагчдаа баяр хүргэе. Нэлээд хариулсан баг шиг байна. Бага хэмжээний маш сул хэмжээний хүчлэг үүсгдэг ямар юмны сэ гэдэг нэртэй. Тэрнээс болоод хамгийн хэцүү нөлөөлөд байгаа зүйл нь юу гэхээр хатуу гадаргуутай амьтдыг юуг нь баг голгоод байгаа. Жишээлбэл хамгийн их хортой нөлөөлөг нь ямар амьтад амсдаг вүлээ? Минь хоёр хариулъя. Зүйтэй далайн шүр. Бид нар нөгөө Nemo-г Google-д үздэг шүү дээ. Finding Nemo гэдэг. Далайн усны дийлэнх амьтад ерөөсөө нөгөө далайн хэрэг дагсан гой нөгөө ой мод чиг гэдгээ шүрэн эргүүдээр амьдардаг. Тэгэхээр сүрэн шүр амар холбоотой байна тий. Шүр байхгүй байх юм бол тэр олон амьтдын амьдрах орчин байхгүй болно гэдэг аюул эрмэгт байдгийм байна. За дараагийн асуулт руу орцгоё. Гэрэл цоох хэрхэн гэрэлтдэг вэ? A. Нарны гэрлийг шингээн фосфортдог. B. Биолюминесценцийн урвал. C. Цацар гэдэгт хоол иддэг. D. Статик цахилгаан. Дэлгүүн маань 80 дээр зогсож байгаад эцсийн мөчөд 100-оор шилжсэн те. Юу гэж хариулсан бэ? Яагаад? А гэж хариулсан. A буюу нарны гэрлийг шингээж фосфорддог. Яагаад? Гэтэ би энэ дээр зүгээр яаж хариулахаасаа мэдэхгүй байж байгаа. Тэгээ зүгээр шууд зодлол зогссон. Ядч амархан асуултууд байна те. Батарчроо юу гэж хариулсан бэ? Яагаад? A гэж хариулсан. Нарны гэрлийг шингээж фосфорддог. Ядч амархан асуулт байлаа. Сурагчдынхаа
хариулт зөв эсхийг хамтаа шалгацгаая. Зөв хариулт бол би боёо олон минасаа зурласан бахнэ зөв сурагчтай баяр хүргэе. Ерөнхий ивент тэтгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. Онооныхоо самбарыг харъя. Хорндор оноотойгоор цэлмэг очир маань биднэрт тэргүүлж явах нэ. Баяр хүргэе. Түүний араас Тавринч маань мөн адилхан 24 оноотойгоор хоёулаа зэрэг тэргүүлж явж байна. 9 үжин 18 оноотой, Ирмөн 15 оноотой, Минд 2 15 оноотой, Төгсгэрл 11 оноотой, Бацэрэг 10 оноотой, Андар 10 оноотой, Бибэлгүн 4 оноотой, Баточир маань 1 оноотойгоор хасаг руу орсон сурагчид одоогийн байдлаар байхгүй өрсөлдөж яваа байх нэ. Ядчгүй хүчтэй өрсөлдөөн гарах нь. Сурагчдаа финалийн 2 дугаар үеийн 1-р асуултыг 100 м урттай хашаа барих материалаар нэг хүн квадрат, нөгөө хүн дугуй хашаа барив. Аль хашаан дотор илүү их талбай багтах вэ? A. Дөрвөлжин хашаа илүү том. B. Тойрог хашаа илүү том. C. Хоёулаа яг тэнцүү талбайтай. D. Аль төрүүлж барьсан нь. Зянар маань байраа ихтэй зөкссөн. Маань их урт хуцтай бодорой толгой дотор төсөөлөөрөө. Математикийн хаан. Жил ухааны бүх асуудал хүчтэй аппарат болж ирдэг математикийн асуудалд орж ирж байна. За финалийн сурагчдын маань нэлээд бодулсан. Нэгдүгээр дугаарын ялагч Батцэргөөс суй. Юу гэж хариулсан бэ яагаад? Би энэ дээр цагтаа амжаагүй. Тэгээд гэс Б гэл дарцсан. Бэг дарж амжсан байна. Тайлбар одоохондоо алга гинэ. Энэ дээр за таврын чинь 50 дээр зөксөн байна. Юу гэж бодсон бэ яагаад? Би болохоор яг бодож амжаагүй. Тэгээд тойрог хашаа илүү том байх гэж бодоод тойрог хашааг сонгосон. За 100 дээр зөксөн байгаа. Анар маань бодолтой тайлбарлаа гинэ. Яагаад? Фонэд уламжлал аваад үцэнгүүт ингээд тойрог бол хамгийн их юутай байна. Уламжлалаа тэгтээ тэмцэл үзэх юм бол. Нөхөр толгой дотор шууд уламжлал авсан гинэ. За. Багшин дөр товчлоод хилээд үзвэл ер нь тооцсон гинэ. Нөгөө томьёонуудаа харж агаад нөгөө ганц тогтмол байгаа зүйл нь периметр буюу 100-аад тогтмолж агаад тэрийг нь буцааж радиус болон юурон шилжүүлсэн байна те. Талын урт руу шилжүүлж агаад тэгээд эцэст нь талбайныхын томьёогоор нь буцаж орлуулад талбайг нь сонгосон байна. Сурагч маань дараах байдлаар бодлого бодсон бол зөв хариулт юу байсан болохыг хамтдаа харцгаая. Зөв хариулт бол би буюу тойрог илүү том байсан бах нэ. Зөв сурагчдаа баяр хүргэе. За. Тойрог гэдэг зүйл өөрөө тийм гайхалтай. Хамгийн их эзэлхүүнийг бөмбөр зүгчсэн яг адилхан хамгийн их эзэлхүүнийг хамгийн бага гадаргуун талбайгаар эзэлдэг. Тийм хэмж өгдөггүй бах нэ. Уламжлаар нь хараад үзэх юм бол бүх юм дээр батлагдана те. 2 дугаар үеийн 2 дугаар асуултыг танилцуулъя. Хүний биеийн аль хэсэг нэг л гэмтсэн бол хизээж өөрөө төлжиж эсвэл эдгэрч нөхөгддөггүй вэ? A. Шүдний палан, B. Тархины эдэс, C. Ясны бороо, D. Зүрхний булчин. Яхуур байгаарай гэдэг үгэнд сонсгоогоор гарч ирсэн. За сурагчд маань хариултаа өөрсдөө хараад өөр сурагчдынхаа хариултыг аль болох харахгүй хичээгээрэй, бодлоготойгоор яарай. Та бүхнийг сургаалтын багийнхан бүгдээр хинж байгаа. Багшин дээрээс нь хинж байгаа. За цаг дууссан. Сурагчд маань бүгдээрээ хариултаа өгсөн. Таад чинь одоо яалтчгүй аваргууд тэгээд хурдан гарч ирээ л энэ да. За бэлгүнэ хамгийн дөрөнд гараад ирсэн те. Юу гэж хариулсан бэ? Ягаад? Тархины эдэс. Тархины эдэс. Ягаад? Шүдний палан чи яг идэхэд хэцүү тэгэхээр ихтэй бас нөхөгдөж болоод байдаг байхгүй юу? Зарим нөхцөлд зүрхний булчин бас баг зэрэг бас нөгөө нөхөн сэргийж болдог. Тэгээд ясны бороо гэдэг сайн мэдгүй. Гэтэ тархины эс ингээд яг хуваагдаа нөхөн сэргээх юм бол яг энэ холболтууд нь ингээд
замбрааг болчих болохоор бас болохгүй гэж бодож байна. Энэ асуултанд цэлмэг очир маань юу гэж хариулсан бэ? Яагаад? Яагаад вэ? Зүрхний булчин буцаж түлжих ёстой. Ясны борооноос дахиад түлжтэй яг яс гэмтгэлээр нэг хугарах ч юм уу. Шүдний палан тэрхний хэсэд үлдэж байгаа байхгүй юу? Би тэгэхээр шүдний паланчийг бага ахтаа уургадаг, дахиад уургадаг. Яг зарим кондицэнд нь шүү дээ. Дахиад урган гэж бодож байгаа байхгүй юу? Харин тэрхний эдэс яг үхсэн бол үхсэн гэ бай. Яг би нэг хиллэг санаад байгаа байхгүй яг. Яг үхсэн бол үхсэн гэдэг нэг нүхэн түлжихгүй мөчгөө. Би яг 100 баттай шалхлаар ингэ шууд 50 дээр сонгосон байхгүй юу? За энэ асуултанд хэрхэн хариулсан бэ гэд Тавгарын чингийн хариултыг сонсъё. Би болохоор А буюу шүдний палан сонгосон. Ер нь ингээд өмнө уншижсэн санагдаад дахин нөхдөггүй, төлждөггүй гэдэг. Гэхдээ ер нь бол нэг ихтгэлгүй байгаа. Тийм. Зөв хариулттай танилцъя. Зөв хариулт бол A буюу шүдний палан байсан байх нэ. Зүгээр сануучтай баяр хүргье. Дугаар-дугаарын ялагчдаа зориулаад 2 дугаар үеийн сүүлийн асуултыг танилцуулъя. Үүний дараа бид нарт онооны самбартаа танилцуулна. ертөнд дээр 4 үндсэн хүчнээс хамгийн сул хүч нь аль нь вэ? A. Таталцлын хүч, B. Цахилгаан сорон зүүн хүч, C. Цөмийн хүчтэй хүч, D. Цөмийн сул хүч. Бидний ертөнцид үндсэн 4 хүч үйлчилдэг байх нэ. Энэ дундаас хамгийн сул нь аль нь вэ? Финалийн асуултууд бол дугаарын асуултуудаас хамаагүй хүнд эхэлнэ. Тавдэр зогссон байгаа. 2 зогссон байна. Төгс гэрлээ. Юу гэж хариулсан бэ? Яагаад? Цөмийн сул хүч гэж сонгосон байгаа. Тэгээд яагаад тэг сонгосон бэ гэнгүүт таталцлын хүч чи өөрөө маш том. Тэнгүүд ингээд миний хар нүх гэж яддаг. Тэр чинь ингээд бусад юмнуудаа амар татаад амар тийм энерги зарцуулдаг. Тэгээ энерги зарцуулахдаа ингээд цөмийн их хүчтэй хүч гаргадаг. Тэнгүүд тэгээд цахилгааны сорон зүүн хүч нь болохоор манай дэлхийн нарны тэр ингээд хүчтэй цацрагуудыг ингээд сорон зүүн юугаараа ингээд хамгаалдаг болохоор бас нэлээд хүчтэй гэж удангууд цөмийн сул хүч гэж сонгосон. Цөмийн сул хүчийг сонгосон байна. Гэхдээ асуулт нь хэрвээ сул гэж албаар оруулсан байвал яах вэ? Бас зүг бийж магадгүй те. Асуултууд их та хэдийг унгаах зорилготой байгаа те. Тэгвэл унгаах зорилготой гэж бодонгууд нь дахиад унгаах зорилготойгоор те. Буцаад ингээ 2 3 мөрсөн байж магадгүй те. Зөв хариулт юу вэ гэдгийг үзэгчтэй болон сурагчтай танилцуулъя. ертөнцийн 4 үндсэн хүчнээс хамгийн сул хүч нь бол A буюу таталцлын хүч байсан байх нэ. Зөв харсан сурагчтай баяр хүргэе. 4 үндсэн хүч гравитиг дамжуулдаг бөмбөгийг бид нар хараахан онш нэгээгүй байгаа. Нэх оролдлогоо одоо болтол үргэлжлүүлж байгаа. Цахилгаан сорон зүүн хүчийг дамжуулдаг нь фотон, тэ? Цөмийн сул хүчийг дамжуулдаг бозонууд байгаа. V, Z юу лээ? Тэмдэгтэй, тэ? 2 ширхэг байгаа. Цөмийн хүчтэй хүчийг дамжуулдаг юу нь болохоор юу лээ? Глюон. Глюоноор дамждаг. Цөмийн хүчтэй хүч бол протонуудыг яг хиний 9 үжингийн хийсэнтэй адилхан протонуудыг барьж яадаг буюу цахилгаан сорон зүүн хүчийг дийлж байлгаж байгаа. Цөмийн сул хүч болохоор тэр зүйлүүд ямар нэгэн задрал, радиац үзүүлэхийг тайлбарладаг. Ингээд цуг байж байгаа нөхдүүд гид бэртөө гэж салгаа авчихсан байгаа шүү дээ. Таталцлын хүч бол энэ дундаас хамгийн сул буюу цөмийн хүчтэй хүч хамгийн хүчтэй энийг 1 гэж үзэх юм бол цахилгаан сорон зүүн 10-ын хасах 2 дахин 100 дахин сул. Энээс 10-ын хасах 5 зэрэг дахин сул нь цөмийн сул хүч 10-ын хасах 39 дахин сул буюу маш сул нь таталцлын хүч байдаг байна. Тэгэхдээ энэ том хүч орон зайд бидний ертөнцийг барьж яадаг хүч. Тэ? Яагаад гэвэл цахилгаан сорон зүүн хүч бидний эсрэг байгаа юм гэхээр цахилгаан сорон зүүн хүчүүд бие биендээ холилдсон байгаа. Нийтээр эрэг хасах цэрнүүд жигэд тархацсан байгаа болохоор бие бинийгээ канселцдаг байна. Зя ийм хариулт байсан бах нэ. ертөнцийг барьж байгаа тэр асар их том хүч хамгийн сул нь байна. Онооныхаа самбартаа танилцгаая.
Тавгарын чи маань 48 оноотойгоор бид нэр тэргүүлчихсэн байна. Баяр хүргэе. Түүний яг араас Цэлмэг очир маань 2 онооны зөрүүтэйгээр 2-т явж байна. Анар маань 40 оноотойгоор 31 оноотойгоор Мэнд 2, Төгс гэрэл маань 29 оноотойгоор 26 оноотойгоор 9 үжи маань, Ирмүү маань 25 оноотойгоор, Бацөрөг маань 14 оноотойгоор, Б Бэлгүү маань 8 оноотойгоор, Бат Очир маань 15 оноотойгоор байдлаар жигсжээ. За үүнээс цааш шалгалт байхгүй. Үүнээс цааш асуулт улам бүр эргэлзээтэй санагдаж эхэлнэ. Хамтран ажилласан Космос шинжлэх ухааны академи. Үзэгчид болон сурагчдаа финалийн 3 дугаар үеийн эхний асуултыг танилцуулъя. Хүний амьсгалж гаргасан нүүрс хүчлийн хий агаарын өрөөнд хэрхэн тархдаг вэ? А. Тааз руу хөөрч бөөгнөрнө. B. Шал руу тунаж бөөгнөрнө. C. Өрөөнд жигд тархаж холилдно. D. Хан дагаж наалдаж үлдэнэ. За Ирмүү маань онаах боломжууд байсан ч гэсэндээ багаар оноо авсан болохоор энэ одоо их эрсдлийг хийхийг сонгожээ. Бусад сурагчид маань 100% болон 80% идэх ямар аюултай зантай вэ гэдгийг мэдэрсэн илүү нэхуур хандаж эхэлжээ. Манайд мань харилчаад амар хөөрхөн мөрөөд ирдэ инээгээд яасан болоо гэж. За сурагчид маань хариултаа өгсөн. Тавгарын чин одоогийн байдлаар тэргүүлж аваа. Юу ч хариулсан бай яагаад? Би таас руу хөөрч бөөгнөрнүүдийг сонгосон. Яагаад? Ёо CO2-ын яг ингээ мойлын мас нь болохоор 44. Тэгээд агаархаас ер нь хамаагүй гэсэн харагдаж байгаа ч гэсэн хүний амьсгалж гаргасан гэхээр арай дулаахан байгаа байх гэж бодоод тэгээд таас руу хөөрнө гэж үзсэн. Мэнд 2-аа. Гэс туршилт хийгээд амжичлаа тий. Хаа гэж үтсэн. Хаашаа явж байна? Миний бодлоор энэ дөрвөн хариултанд дөрвөн талаараа дөрвөлөд зөвтгөгдөн гэж бодож байна. Яг тэгэхээр шал руу унаж бөөгнөрнө гэдэг нь нөгөө лавгагийн хэлснээр CO2 болохоор 44, агаарын мас 29 байдаг болохоор доошо бууна гэж бодож байгаа. Таазын хөөж бөөгнөрнө гэдэг нь хүний амьсгал илүү халуун байгаа болохоор дээшөө өөрнө гэж бодож болно. Өрөөнд жиг тархна гэдэг нь энэ нь яг амьсгалаас гарахтаа үгийн хий буюу одоо нөгөө агаарын холимог гарч ирж байгаа шүү дээ. Тэр талаараа бас адилхан тарж бөөгнө гэж бодож байна. Хан дагаж юу гэж байна? Хан дагаж наалтна гэдэг нь хэрэг тухайн хан нь кальцийн гидроксидээр хийгдсэн бол тэрэнд одоо уусаж шингэж үлдэж бас болно. Тийм болохоор дөрвөлнгийн сонгод их эргэлзээтэй асуулт байж байгаа би Б-г сонгосон. 30% итгэлээр зогссон 9 үж маань юу ч харилсан бай яагаад? Би тааз руу хөөрч бөөгнөрнө гэж бодсон. Нөгөө амьсгалаар CO2 чинь ингээд дулаахан гарч ирж байгаа. Тэгээ угаасаа ингээд дулаахан хий. Тэгээ тэгэхээр конвекцийн хөдөлгөөнөөр дулаан дээшээ хөдлөх хэрэгтэй болохоор яг тэрнтэйгээ ижилхэн нөгөө тааз руу дээшээ хөөрөөд ингээд гэтээ өнөөдрийн бөөгнөрөх ёсгүй гэж бодсон. Тэг эргэлдэх ёстой болохоор гэтээс ингээд бас дулаахан болохоор дээшээ тааз руу явах ёстой гэж бодсон. C2 хаана бөөгнөрсөн байдаг вэ? Би боо шал руу төвнөж бөөгнөрөх байх нэ зүгээр сурагчдаа баяр хүргэе. За яалтчгүй л 3 дугаар үеийн асуултууд юм аа. Маш олон талаас нь бодох боломжтой. Энэ асуултан дээр эрсдлийг нөөхөн зөв байсан бах нь байна. Яг л эргэлзээтэй. Хүнд гэдэг тал үнэхээр зүйтэй. Халуун гэдэг тал үнэхээр зүйтэй. Энтропи гэдэг тал үүтэй. Гэхдээ энтропи халуун хоёрыг зэрэг бодоод үзье. Хий дулаан дамжуулт маш ямар вүлээ? Багтаач гэсэндээ маш хурдан холилддог энтропи талаасаа. Тийм болохоор тэр дулааны зөрүү хурдан арилдаг байх нь байна. Тийм болохоор энэ чинээс юуг сурч болох нь вэ? Дүнэлтийг сурч байна уу? Битүү өрөөнд унтчихвэл шалан дээр унтах жоохон дэмий байх нь тий? Баг зэрэг өндөрлөг дээр унтаад байх нь зүгээр байсан бах нэ. Гэхдээ агаар эргэлж ивэл хамаагүй тий? За. Хэдүүлээд дараагийн асуулт руу орцгоё. Нэгээс хасхан нэг, нэмхэн нэг, хасхан нэг, нэмхэн нэг, хасхан нэг, нэмхэн нэг гэх байдлаар хязгааргүй нийлбэр хэд гарах вэ? A. Нэмэх хязгааргүй. B. Хасах хязгааргүй. C. Тэг. D. 2-1. Түлэн гарах шүү. Одоо өөрөө бадрал харна.
Тус гэр зүйлийн анхааруулга өгсөн байгаа. Цэлмэг очир зүйлийн анхааруулга өгсөн байгаа. За оноо нөөж тоглож байгаа 3 сурагч байна. Бусад орцогчд маань ялахын төлөө эрсдэл өндөр гаргаж тоглож байна. Хариултуудыг асуунаа. Цэлмэг очроо. Нилээн ботсон. Хон зогсож байгаа. Юу гэж хариулсан бэ? Яагаад? C буюу тэг. Яагаад? Яагаад гэвэл хасахныг нэмэх нэгийг яг хоёр тийш ялгах чинь заяа. Төгчнгүүд чинь нэмэх хязгааргууд хасдаг нь хязгаарг олцоод байгаа зү. Тэгээд тэр хоёрыг нь хасглаа чинь 0 гарна гэж бодож байгаа. Тэгж утсан байна. Цэлмэг очир маань бүх нэгүүдийн нэг талд нь ялгаад бүх хасгуудын нөгөө талд нь ялгалаа гэж бодъё. Тэгвэл нэмэх хязгааргуудээр нэмэх хязгааргуудаас хасах нь хасах биш ээ. Нэмэх хязгааргуудээр нэмэх нь хасах хязгааргүй дээ. Хасах нь гэж хэлж болохгүй. Тэгэх юм бол нэгт чинь тэгээд тэг гэсэн хариултыг сонгоч. Минь хоёрын хариултыг сонсъё. Нэг тэг гэж яваад байна. Тэгвэл энийг яг эхний гишүүнийг нэг, хоёр дахь гишүүнийг тэг гэх мэтээр график байгуулах юм бол яг ийм хөрөөний шиг график байгуулна. Эннийх нь хязгааргуудын лимит нь болохоор тодорхойлогдохгүй. Гэхдээ тодорхойлж тэг эсвэл 1-2 утгын айл нэгийг л авах боломжтой. Тэгэхээр А, Б, Д гэдэг хариулт худлаа болоод С гэдэг хариулт тунж үлдчихэж байгаа гэсэн үг. Үндэ бол гэхдээ лимит нь бол тодорхойлогдохгүй гэж гарах ёстой юм байна. Зүйтэй. Лимит тодорхойлогдохгүй те. Буюу конверж хийдэггүй. Цуглардаггүй. Бас задардаггүй. Энэ асуултанд андар гараа өргөөлээ. Андраа юу гэж хариулсан бэ? Яагаад? Энэ болохоор юу л та хязгааргүй идэв тооны гайхамшиг л байгаа юм л да. Нэг би нэг Рама Можаны тухай бичлэг үзчихсэн байхгүй. Рама Можан бол эдгээр алдарт математикч Рама Можан. Нэг хязгааргүй идэв тоог мэддэг ганц хүн гэж байгаа байхгүй. Хязгааргүй чи энэ бидний мэдхгүй маш олон нууцыг өөртөө агуулж идэг. Тэгээд энэ тооны нийлбэр бүгдээрээ инээд натурал тоологддог тоонуудаа мөртлөө хариу нь натуралтаа гарддаг, ботхоо тоордог. 2-1 хариу. Тэр нь өөрөө нэг хязгааргүй гайхамшиг одоо ингэ зарим нэгээс хязгааргүй бүх тоонуудын нэмэхэд 12-1 гардаг. Хязгааргүй гэдэг өөрөө энэ бидэд аюу олон нууцуудаа агуулж идэг үнэхээр тийм зөвөн таахгүй. Зя анар маань инээдтэй барьж ядаад догтлон байж бид нарт хариултаа өглөө. 2-1-ийг сонгосон сурагчд гараа өргөе. Дараах сурагчид 2-1-ийг сонгосон инээмсэглэл тодруулж байна. Энэ сурагчд маань зөв хариулсан мөн үү? Эсвэл 100 дээр зогсоод 200% янаг алдсан болов уу? Хамтаарцгаая. Зөв хариулт бол Ди буюу 2-1 байсан бах нэ. Зөв хариулсан сурагчдаа баяр хүргэе. Нэг дээр нэг хасган нэг нэмэх нэг хасган нэг нэмэх нэг хасган нэг. Хэдүүлээ зөвөр бодлын бодоод үзье. Энэ тоогоо А тоо гэж үзье. А тоотой тэнцвүүлэх ямар нэгэн арга юу байгаа вэ? А тоо тэнцүү манай бидний тодорхойлогдохгүй тоогоо А тоо тэнцүү юу вэ? А тоо тэнцүү агаас хасган 1. Зөв үү? А тоо тэнцүү агаас хасган 1. Яагаад тэгэхээр нэгээс эднийг хасах хэмжингүүд эхний нэг хасах болчин, дараагийн нэг нэмэх болчин, дараагийнх нь хасах болчин буюу энэ хязгааргууд дараалал өөрөө А тоотойгоо тэнцүү болно. А тэнцүү нэгээс хасах нь А. Нөгөө Агаа тэнцүүгийн тэнцвэрийн нөгөө талд гарлаа. 2А тэнцүү 1. 2-ыг буцааж нөгөө тал руу орж хуваалаа. А тоо тэнцүү 1. 2-1. Ийм амархан 3 арифметикийн үйлдэлээр бодох боломжтой байна. Энэ ер нь та хэдийг хуваасантай адилхан математикчдыг хуваасан гэдгийг мэдэх үү? Орон налзуулсан. Эннээс болоод бидний математикийн аксиом дээр хүртэл нэмэлт аксиом оруулах уу үгүй юу гэж хязгааргүйг яаж тодорхойлохоо математикчд хоорондоо хэрэлдэж гисэн байна. Зя. Та багш нь нэмэлтээр зөвөр даалгавар хийн жишээ. Бодоод үзээрэй. Нэмэх нь 1, хасах нь 2, нэмэх нь 3, хасах нь 4, нэмэх нь 4, хасах нь 5 гэх мэт шин дарааллыг төрөний зарчимтай адилхан бодоод үзээрэй. Тэгээд төрөний зарчимтай адилхан энэ хязгааргүй нийлбэрийг ашиглаад нэг дээр нэмэх нь 1, 2 дээр нэмэх нь 2, 2 дээр нэмэх нь 3 бүх эрэг тооны нийлбэрүүдийг бодоод үзээрэй. Энийг ашиглаад 2-1 гэдгийг ашиглаад. За тэгээд сонирхолтой үр дүнгууд гайхалтай математик та хэдийг судлагдахаар хүлээдэж байгаа байна. 3 дугаар үеийн хамгийн сүүлийн асуултыг сурагчдаа танилцуулъя. Хүний тархины амигдала хэмээх бүйс хэлбэртэй жижиг хэсэг нь бидний ямар үйлдэлийг удирддаг вэ? A.
математик бодох чадвар. B. Айдас уур болон амьд үлдэх зүн совин. C. Ой тогтоолт өнгөрснөө санах. D. Булчингийн хөдөлгөөн. Түрүүний хязгааргүй нийлбэрийг таад физик дээр бас гоё тайлбар байдаг. Нэг гэдгийг гэрэл асаах гэж бодъё. Асах нэг гэдгийг гэрлийг унтраах үйлдэл гэж бодъё. Асаалаа унтраалаа гэрэл бүх цаг хугацааны хэдэн хувьд насаалтай байсан бэ гэвэл 2-1 гэж гарч ирдэг байна тийм. За өмнөх асуулт математикийн бодлого байсан. Энэ амигдала арай математик буюу A дээр муу ажилласан юм шүү дээ. За сурагчд маань хуваа ажиллаарай. Логрын чин 30% дээр зогссон байна. Юу ширүүлсэн бэ яагаад? Надад ерөнхийдөө сэжвэр бол байгаагүй. Тэгэхээр зүгээр Б гэж бодсон юм аа. Б гэж бодсон байна. Айдас уур амьд үлдэх зүн совин. Адилхан хариулт өгсөн сурагчид гараа өргөе. Сурагчдын маань дийлэнх дараах хариултыг сонгосон байна. Минь хоёр маань юу ширүүлсэн бэ? Яагаад? Би зүгээр тэр өмнөх асуултан дээр тэрийг бодож байгаа тэгээд хугацаа үлдэн хэмжээгүй таацсан. Юу ширүүлсэн бэ? Яагаад энэ асуултан дээр? Би C-гээ таацсан. C буюу ой тогтоолт өнгөрснөө санах. Тэр дахин аягүй ажилласан байна те өмнөх бодлогон дээр өнгөрснөө санаад ягаад. Зарим нь болохоор математика бодоод математик яасан. A буюу математик бодох чадварыг сонсон сурагчид гараа өргөе. A буюу математик бодох чадварыг сонгосон сурагч байхгүй байна. Айдас B дээр дараагийн сурагч төрсөн ой тогтоолт өнгөрснөө санахыг сонгосон сурагчид гараа өргөе. Бэлгүү маань, минь хоёр маань, Батавшир маань сонгосон байна. 100 дээр зогсон 4 сурагчид ялгаатай хариултыг өгсөн. 2-2-2 хуваагдсан уу? Андраа юу ширүүлсэн бэ яагаад? Би айдас уур болон амьд үлдэх зүйл санана. Тэрэн дээр сонгосон байна те. Стивен Хокинг гэдэг эрдэмтнийг санаж байна уу? Гайхалтай эрдэмтэн те. Стивен Хокингийн тархины ямар хэсэг гэмтсэн бэ? Тэ. Стивен Хокинг яаж чаддаг вэ? Сурагчдаа зөв хариултыг танилцуулъя. 3 дугаар үеийн сүүлийн асуултын зөв хариулт бол би хариулсан бахнэ. Зөв хариулсан сурагчдаа баяр хүргэе. Хамтран ажилласан ADT компани. Amygdala гэдгийг өөрөөр болохоор lizard brain гэж нэрлэдэг. Lizard гэж юу вэ? Юу вэ? Гөрүүлтэй. Бидний гөрөв шиг шахуу энгийн амьтан байхад хөгжсөн буюу амьдралын хамгийн энгийн түрүүлж гарсан аашнуудыг зохицуулдаг. Бидний амьсгалах юу гэх автомат үйлдэлүүдийг нэлээд байдаг. Тэгээд хамгийн нөгөө адгууслаг үйлдэлүүдийг буюу илт үүссэн зан увруудыг зохицуулдаг. Тэр нөгөө амьд үлдэх хамгийн хурдан хариу үйлдэлийг үзүүлж чаддаг тийм. Болон уур түргэн гэж яриад байдаг те бид нар түргэн уур гэдэгтэй адилхан түргэн реакталдаг зүйлсүүдийг удирдаг бахнэ. Амигдалаг бол дарангуйлж удирдах чаддаг тархины локок хэл яриа бус юмнуудыг зохицуулдаг тархийг юу гэдэг лээ? Уртлын неокортекс зүйтэй бид нэр тойрж өгсөн сүүлд хөгжсөн тархи. Тэгээд урд байгааг нь префронтал кортекс гэж нэрлэдэг те. Тэгэхээр аль тархиндаа зөрчигдөх ёстойгоо мэдж байгаа бахан те. За 3 үе дуслаа. Анааны самбар дахин ирэмблэгдсэн байгаа. Өмнөх дугааруудын ялагчд маань анааны самбарт хэрхэн ирэмблэгдсэн бэ гэдэгтэй хамтдаа танилцъя. Анар маань 85 оногоор чин дэргэлжүүлсэн байна. Баяр хүргэе. Түүний араас 5 гэрийн чин маань 2-т орж эхэллээ. Эрмүү маань 3-т орж эхэллээ. Исүүжин 4-т, Төс гэрэл маань 5-т, Бат зориг маань 6-т, Цэлбэгочир маань 7-т, Бэлгүү маань 9-т, Бат очир маань 8-т гэсэн дараах байдлаар сурагчид маань жигсжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид Алтай саяны экобус, амар мөрний сав газар, Төв Азийн говь цөлийн нутагт орших ховор, нэм ховор амьтад болоод экосистемийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.
Тухайлбал тусгай хамгаалцтай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, цэнгэг усны экосистемийг хамгаалах, нутгийн иргэдэд түшгэлсэн байгалийн нөөцийн менежментийг нэвтрүүлэх, байгаль орчны боловсрол олгох зэрэг чиглэлд төр, хувийн хэвшил, нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. За ялагч тодрох сүүлийн 2 үе рүүгээ хамт орцгоё. Амжилттай бүгдэнд. 4-р үеийн эхний асуултыг танилцуулъя. Бөмбөгийг 2 м өндрөөс унгав. Бөмбөг ойх бүрдээ өмнөх өндрийнхөө яг талд нь хүрч ойдгоор төгсгөлгүй ойсоор байгуулна. Бөмбөг бүрэн зогсох хүртлээр нийт хэдэн метр зам туулах вэ? A. Хязгааргүй урт зам туулна. B. Яг 4 м зам туулна. C. Яг 6 м зам туулна. D. Яг 8 м зам туулна. За бэлгүүний хариултыг сонсоод үзье. 30 дээр зогссон байна. Юу гэж бодсон? Юу гэж хариулсан яагаад? Хязгааргүй ойсоор байх, төгсгөлгүй ойсоор байх болно гэсэн болохоор энэ чи яг ингээд зогсгоо гэж би бодоо. Тэгээ зүгээр Ааг л сонгоцсон. За логринжийн бодлогон дээр юу гэж бодсон бэ? Яагаад? Би болохоор B буюу яг 4 м зам туулныг сонгосон. За яагаад тэгэхээр энэ болохоор төгсгөлгүй буурах геометр прогресс гэдэг. Тэгэд энэний нийлбэр нь болохоор шууд A1-ийг хуваах нь 1-ээс асах Q гэдэг болчихно. Тэгээд яг 4 гарч байгаа. Андра юу гэж хариулсан бэ? Яагаад? Би бүр 3 аргаар бодчихсон. Саний 5 орчин хэлснээр дүүнэ B1-ийг хуваах нь 1-ээс асахгүй гэж бодож үзтээ. Тэнгүүд бас нэг квадрат маягаар бодож үзсэн. Тэгээд 2 м уртаа нэг саваа байлаа. Хажууд нь дахаар 1 м уртаа тавилаа. Инээ тавилаа ингүүд яалчгүй ингээд хайс цаашаа 2 см талтай квадрат үүсгэхээр нэг толгойн дотор тийг зурлаад. Тэгээд 3-т нь болохоор нэг ливит намгууд бас нэг бэ ярьж. Тэгэхээр нэг 3 янзаар яалчгүй 4 гэдэг юм. Бодохоор ялтч үхэд гарч байна? 4 гарч байна те. Чи гэхдээ аль хариултыг сонгосон? 4-ийг сонгосон уу? Тий, яг л 4 хэлүүч бодож. За энэ асуултанд хэрхэн хариулсан бэ? Ирмүнэ юу гэж бодсон яагаад? C буюу 6 м гэж бодсон. Эхлээд 2 м-ээр унаа дараа нь 1 м өрөө тэгээ 1 м буужаа тэгээд 2 1 1 1.5 1.5 гээд шууд 4-өөс эхлээ 5 болоо. Тэгээд сүүлдээ дахиад лимит бичээд яг л 6 гарч байгаа. Зөв хариулт юу вэ гэдэгтээ хамтдаа танилцъя. Зөв хариулт бол C буюу яг 6 м гарах байсан бахнэ. Зөв хариулсан сурагчтай. Баяр хүргэе. За эрхэм мөндөд үзэгчтэй энхүү 4-р үеийн 2-р асуултыг сурагчтай танилцуулъя. Дараах зүйлсийн аль нь газрын тосноос гаралтай биш вэ? A. Зажилдаг бох. B. Үлээдэг шар. C. Аспирин эм. D. Вазелин. Бод хугацааг эхлүүлье. Сэлбэг очирмон шууд өөртөө ихтэйгээр эхний байрыг эзэлсэн. Түүний араас Сүүч маань зөрөгтэй нарга госдороо явсан. Харалтаа сэж дараагүй нэ шалгаараа сүүч барьж агаад. За тэгээрэй. Өөртөө хариултан дээр товшгоо мортоо найзуудаа. Сия. Газрын тас. Сия Бацэрэг маань хамгийн сөлдөөр бэтгэлийг сонгосон. 80-ыг сонгосон. Ирмүнэ. Юу гэж хариулсан бэ? Ягаад 50 дээр зогссон байна? C Aspirin эм гэж хариулсан. Ягаад гэвэл газрын тос нь ерөнхийдөө хунтартай холбоотой гэж бол би сонсч байсан байна. Тэрнээс бол бохинд бол хунтар байдаг. Үлээдэг шаарнд ордог байх гэж бодсон. Тэгээ Вазелинд бол яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Орос яг Вазелин Aspirin дээр л тэгээд таамаглаа сонгоч. Энэ манай нар байгалийн нийдий. За зөв хариулсан уу? Юу гэж хариулсан бэ? Ягаад? Би болохоор яг саний ажид зажилтан буханд газрын зос байдаг гэж бол сонсч ирсэн юм байна. Тийм үү? За. Тэнгүүд үлээдэг шаар чинь эрзэнээр хийсэн болохоор эрзэнийг чинь бас газрын зосоор хийдэг. Тэнгүүд бас адилхан аспирин ийм Вазелин 2 дээр гацаад аспириныг сонгосон. Цэлмэг очир өөртөө ихтэйгээр 100 дээр зогсон байна. Юу гэж хариулсан бэ? Ягаад? Ягаад гэвэл зажилтдаг бүхэн яг хуунцаар дотор нь байдаг. Вазелин бол петролын гел гэж нэрлэдэг. Тэтгэвтэй. Тий.
Тэд өглөө. За. Тий. Харин үлээдэг шаарныг эрзэнэ хэд болохоор ч одоо яг баттай бичгсэн яг газрын тосоос гаргаж авдаг гэж бодож байна. Яг резинийн харин яг аспирин чи бол нэг ийм тийм тэгээ одоо газрын тосоос гаргах гэж бодож байна. Үзэгчдээ сурагч маань дараах байдлаар хариултыг өгсөн байна. Зөв хариулттай хамтдаа танилцъя. Зөв хариулт бол би хариулт зөв байсан бахнэ. Зөв хариулсан сурагч байхгүй. Бүгд алдсан. За, Сэлмэг шир маань хэлсэнтэй адилхан вазелин гэдэг зүйл бол дээр нь тогтдог нөгөө царцтаас царцаад үлддэг зүйлийг бид нэр ашигладаг юм байна. Дараа нь органик дэгдэмхийн нийлүүдийн температураас нь ялгаад нэрдэг үлдсэн газрын тус байдаг. Органик хэлцэг ашигладаг. Аспирин яагаад тэгвэл газрын тус юм бэ? Гатуу юм штэ. Яагаад? Би яг аспирин яг салицилын хүчлээс гаргаж авдаг бол мэднэ. Гэтэ яг тэр салицилын хүчил одоо салицилын хүчил гэдэг чинь бензолын цаграхтай молекул гэхгүй юу? Зүйтэй. Тэнгүүд газрын тосоос яг бензолын цаграхтай нэгдэл байдаг гэж би үнэхээр сонсож байгаа. Зүйтэй. Бинд маань хэлсэн. Бензинийг ашиглаж, бензинийг аспирин болгож гаргаж авт юм байна. За, 4-р үеийн хамгийн төгсгөлийн асуултыг үзэгчтэй болон сурагчтай танилцуулъя. Дараах хүчлийн холимгуудаас аль нь хамгийн хүчтэй вэ? А. Пероксид хөхрийн хүчлийн холимог. B. Азотын хүчил, давсны хүчлийн холимог. C. Фторт антимоны хүчил. D. Фторт ус төрөгчийн хүчил. Пероксид гэж H2O2 нэмэх нь хөхрийн хүчил буюу H2SO4. B. Азотын хүчил. Азот ашигласан давсны хүчил H хлор. Фторт гэхээр ямар элемент вэ? Флорин. Их ашиглагддаг хүчилнүүд байна. Сурагч маань хэлсэн хариултаа өгч гэлсэн. За, хин юу гэж хариулсан бэ? 50 дээр зогссон байгаа. Андраа биднийг тэргүүлж явсан. Юу гэж хариулсан бэ? Яагаад? Би хариулсан азотын хүчил, давсны хүчил болохоор нэлээд сул хоёр хүчил хийж сонсч ирсэн байна. Тэгээд яг уул нь нийлэхээр илүү хүчтэй хүчил байж болдог гэж бодсон ч гэсэн яагаад ч бас биш юм шиг санагдаад. Тэнгүүд хүчилчин дүүн нэг ус төрөгчтэй байж их юутай гэж санагдаад. Тэгээд дийлсэн гочлалтай боторт ус төрөгчийн хүчил. Энэ асуултанд оноогоо нөөх стратегиэр явж байгаа. Төгсгөрлөө. Юу гэж хариулсан бэ? Яагаад? Би болохоор Ааг сонгосон пероксид хөхрийн хүчлийн холимог гээд хөхрийн хүчилж өөрөө нэлээд хүчлэг болохоор пероксидтэй нэлээд хамгийн хүчтэй нээж магадгүй. Бэлгүнэ. Энэ асуултанд юу гэж хариулсан бэ? Яагаад? Би буюу азотын хүчил, давсны хүчлийн холимог гэж сонгосон. Яагаад тэгэхээр яг ингээд бас уншиж байгаа нөгөө нэг хаан дарсны хүчил гэдэг байдаг. Зүйтэй. Хаан дарсны хүчил. Тэгээд энэ нь хамгийн хүчтэй хүчил гэдэг. Тэгээ азотын хүчил, давсны хүчлийн холимог гэдэг 3-1 харьцаатай гэдэг. Тэгээд тэгж уншиж байсан. Яг зүйтэй. Хаан дарсны хүчил буюу алтыг уусгаж чаддаг хүчил байгаа. Пероксид хөхрийн хүчлийн холимыг юу гэж нэрлэдэг вэ? Пероксид болон хөхрийн хүчлийн холимыг болохоор пирана усан гэж нэрлэдэг. Маш их эсэлдүүлэх чанартай усан гэж тэгж нэрлэдэг. Азотын хүчил, давсны хүчил маань саний хэлсэн хаан дарс алтыг уусгах чанартай хүчтэй. Флост антимоны хүчил буюу антимоныг би монголоор сормаа гэж нэрлэдэг гэж санаад байна. Энэ нь болохоор хамгийн хүчтэй. Зүйтэй. Хамгийн хүчтэй хүчил. Ягаад? Миний сонгосон хариултын гэсэн үг. Флост ус төрөгч нь болохоор хамгийн сул хүчил юм да. Яг усаас ч юм да. Гэхдээ флост ус төрөгч маань, фотост ус төрөгч маань болохоор шилийг хайлуулж чаддаг. Шилтэй оруулалт усдаг. Флост антимоны хүчлийг маш хүчтэй хүчиллэг чанартай болохоор том катенуудыг одоо тогтворгүй катенуудыг тогтворжуулахад маш ашигладаг. Гэсэн хариултыг өгчээ. Яана. Үзэгчдээ сурагч маань ийм байдлаар хариултаа өгсөн байна. Зөв хариултаа танилцъя. C
хариулт байсан бахнаа. Зөвөрсөн зурагчтай баяр хүргэе. За. Ятчуугаар яг зөв тайлбарлаж чадсан. Зөвөрсөн зурагчтай баяр хүргээд онооныхоо самбартай танилцъя. Ирмүн 93 оноотойгоор бид нарыг тэргүүлж гисэн байна. Баяр хүргэе. Түүний араас Анар 45 оноотойгоор тэргүүлээ алдаад гэхдээ 2 дугаар байранд явж байна. 3 дугаартай оролцогч. 3 дугаар ялагч. Түүний мөн араас оноогоор нэхэн барьж ихэлсэн 39 оноотойгоор 3 дугаар байранд мэнд баяр явна. 4 дугаар байранд 35 оноотойгоор Лавгренчин баяр хүргэе. Шинжлэх ухаанд дургүй хүмүүс байдаг. Бүгд л төрөлхийн сониуч. Дэлхийг өөрчилсөн нээлтүүд супер ухаанаас биш энгийн ажиглалт сониуч тархинаас төв. Тавдугаар үеийн 1-р асуултыг танилцуулъя. Хүн өөхөө хасан жин хаялаа гэж бодъё. Тухайн алга болсон дийлэнх масс биеэс яг ямар хэлбэрээр гадагшилдаг вэ? Масс нь энерги болон хувирч гардаг. B. Ус болж шээсээр гардаг. C. Хүс болон ялгадас болж гардаг. D. Амьсгалаар гардаг. Онооны тэргүүлэгч маань хамгийн түрүүнд хариултаа өгөөд 50% дээр иж зогслоо. Түүний араас бэлгүүн болон хойноос нь нэхэж байгаа зурагчдын хувьд сүүлчийн боломж гэж үзээд 100% тоглолтуудыг хийхээр шийджээ. Энэ мөчөд араас нь гарч иж байгаа зурагчид жигсэн бүгдээрээ би барьдгүй маа гэхэд аль нэг нь барина гэд 100% дээр очиж зогссон. Гэхдээ энэ мөчөд сонголтоо солин 80 дээр 9 үжи маань очиж зогсжээ. Мэнд баяр маань гүйцэх ёстой даалгавартай учраас 100% дээр ирээд зогссон байна. За зурагчдын маань хариулт ирсэн. Сүүлийн 3 асуултан дээр туллаа. Оролцогч 10 сая төгрөгийг өөрийн болгоно. Энэ асуултанд юу гэж хариулсан бэ? Бид нарыг одоогийн байдлаар тэргүүлж яваа 50% дээр зогсон гэрмүү? А гэж хариулсан байгаа. Яг үл жин глюкоз сэлбэрээр хадгалагдсан байгаа. Тэгээд тэндээсээ би өөр нэг хэсэг газарт энерги хэрэгтэй болоо тусаар зөгдөж очдөг болохоор тэгээд энерги болоо урьж гардаг гэж бодсон. Хариултыг сонгосон сурагчид гараа өргөе. Дараах сурагчид масс энергид шилжин биеийг өргөдөг гэж хариулсан байна. B. Ус болж шээсээр гардаг гэж хариулсан сурагчид гараа өргөе. Дараах сурагчид B. Ус шээсээр гардаг гэж хариулсан байна. C. Хөлс болж ялгадас болж гардаг гэж хариулсан сурагчид гараа өргөе. Дараах сурагчид гэж хариулсан байна. D буюу амьсгалаар гардаг гэж хариулсан сурагчид гараа өргөе. Нэг сурагч буюу мэнд баяр маань гэж хариулсан байна. Хамтдаа зөв хариулттай танилцъя. Зөв хариулт бол D хариулт зөв байсан бахнаа. Бид нэр хүчил төрөгчөөр амьсгалдаг. Буцаад юу гардаг вүлээ? CO2 буюу биднээс юу аваа гарчиж байна? Нүүрс төрөгчийн атомыг аваа гарчиж байна. Амьсгалах болгонд бид нэр CO2-ыг ялгаруулж байгаа. Тэр ялгарж байгаа CO2 буюу яг түрүүний хэлдэг сахар эсвэл өг тос энд задарж байгаа ATP-ийн процессор задарж байгаа тэр бодиснууд энэ биднэрт энерги өгчөөд зорилгоо биелүүлчихэд гардаг байна. Тэгэхээр бидний авсан амьсгал гарахтаа илүү хүнд гардаг байна. 2 дугаар асуулт. Та амаа том ангаагаад гарлуугаа үлээвэл халуугаар мэдрэгдэнэ. Харин уруулаа цорвайлгаж жижиг нүхээр үлээвэл хүүтэн агаар гардаг. Яагаад нэг уушгинаас 2 өөр хэмтэй агаар гардаг вэ? Ам ангаах үед гадаргуугийн талбай нэмэгдэж илүү их халаадаг. B. Агаар огцом тэлэхтэй хүрдэг.
С. Том ангаах үед уушгины гүнд халсан агаар гардаг. Харин цорвоосон үед уушгины наанд байх агаар л гардаг. Д. Шүүс буюу амьсгалын чигээс хамаардаг учраас. Хоёрхан асуулт үлдлээ. Энэ хоёр асуултын дараа 20 дугаар улирлын 10 сая төгрөгийн ялагч бусдыгаа шинжлэх ухаан, сониуч байдал, эрдэм мэдлэгээр мөн эрсдлийг зохицуулах стратегиэр давж асан сурч шалгарах болно. Сурчид маань нэвтрүүлгийнхаа журмын дагуу 100% руу зогсож байна. Төгсгөлийн мөчид ирмэн маань итгэлээ солисон. Дөрөвдөр үе биднийг тэргүүлсэн 100% дээр очиж зогссон. Гэхдээ эцсийн мөчид эрсдлийг хадгалахаар шийдээд 50 дээр зогсож байна. Юу гэж хариулсан бэ яагаад? Б гэж хариулсан. Амаа том ангаас нь жижиг ангаас нь амны чийг бол шүүс сэтрүүл яг ижилхэн. Ам ангаах үед яг гадруугийн талбайг мэддэг. Гэхдээ тэр бол илүү халаахгүй. Харин сэр бол том ангаах үед уушгины гүн талсаа гардаг. Харин шорвоос үед уушгины наа юу вэ? Гол юм нь гарч байгаа хэр том хэмжээгээр гарч байгаа нь л чухал. Тэгээ тэрнээсээ болоод хэр илүү хүчтэй хурдан гарч байгаа нь илүү хурдан гараад тэгээд хурдан хурж байгаа л гэсэн. За тэгэхээр туршилт хийж амжсан уу ингээ? Бац өргөмөн туршилтаа хийж амжижээ. Гэхдээ юу гэж хариулсан бэ? Яагаад? Б хариуг сонгосон. Б хариултыг буюу агаар орчинд хэлтээс Амныхаа өмнө яг ингэж барьж байгаад үлээгээд жоохон одуулаа үлээж өцөхөд ойрхон байсан илүү халуун байсан. Тэгэхээр тэлхтэй хөрж байгаа юм байна гэд нэр өмл Б хариуг авсан. Энэ асуултанд юу гэж хариулсан бэ? 50 дээр зогсож байгаа төгс гэрлээ. Сийг сонгосон. Тэгээд Яагаад? яг ингээд том ангаахаар ялч ингээд яг амныхаа хэмжээгээр ингээ агаар гарангууд ялч ингээ гүнээс ингэж гарч байгаа юм шиг санагдаад тэнгууд байж болох юм байна гэж бодод. Энэ асуултанд С хариултыг Лавгрын чин Анар төгс гэрэл өөр юм байла. Баточор маань хариулсан байна. Сурагчид маань хоёр асуултан дээр хуваагдсан байна. Зөв хариулт юу вэ? Хамтдаа танилцъя. Энэ асуултны зөв хариулт бол би хариулт зөв байсан бах нэ. Зөвөрсөн сурагчдаа баяр хүргэе. За термодинамикийн хуультай термодинамикт яадаг вүлээ? Уруугаа цорборлогож хөдлөхөөр би энийг гаргахын тулд илүү их даралт өгөх хэрэгтэй уушигнасаа. Даралттай гарсан юм агаас атмосферын даралт руу орохдоо даралт нь багассан. Даралт нь багассан болохоор температур нь болж байгаа гэсэн үг. Одоо тэгж хэлж байгаа гэсэн үг байхгүй? Маш богино хугацаанд гинт тэлд үзүүлэнгүүт юу хадгалах хэрэгтэй вэ? Энэ авт PV-гээ хадгалах. Тэгэхэд юу температур огцсон буурсан. Тэгээд бид нар нөгөө 0 молын өндөртүүлэгч л байдаг шүү дээ. Гэт арахаар шатаг жижигхэн нөхөр гардаг те. Тэгээд тэр мэрийг энэ газар руу ингээд зөрчим өрхөөр амар хүүтэн гарч ирдэг те. Тэр яг үндэ өнөртүүлэгч тасгааны температурт байсан мөртлөө хүүтэн гарч ирээд байдаг те. Энэ термодинамикийг ашиглаад бид нар энерги үйлдвэрлэж хөрөгч мөрөгч бүх зүйл ашигладаг те. Маш их шаардлагатай физикийн хамгийн том салбаруудын нэг байсан бахнэ. За 5 дугаар үеийнхаа сүүлийн асуулт руу орно. Математикт 100% үнэн гэхдээ батлах огт боломжгүй зүйл байх боломжтой юу? А. 100% үнэн гэхдээ батлах боломжгүй зүйл заавал байгаа. Б. 100% үнэн бүх зүйлс заавал баталгаатай. С. 100% үнэн гэхдээ батлах боломжгүй зүйл байгаа эсхийг бид хэлж мэдэхгүй. Д. Батлах боломжгүй зүйл байвал анхнаасаа 100% үнэн биш. За багшаас 100% гээд асуултуудаа хариултуудаа зарлалаа. Сурагчд маань энэ асуултанд хариулна. Математикийн асуулт байна. Бүх шинжлэх ухааны хаан гэж хэлж болдог. Нөгөөлөөрөө бас боолонч гэж хэлж болдог. Бүх хэцүү шинжлэх ухаан гэдэг зүйл бол байгалийн зөв тогтолцоог ажиглаж тэрийг зөвхөн үнэн аль нь вэ гэдгийг тэмүүлдэг. Харин байгалийн тэр зөв тогтолцоог олох хамгийн сайн аппарат бол математик өөрөө юм а. Зөв тогтолцооны шинжлэх ухаан математикийн асуулт. Энэ дугаарыг ялагчийг шийднэ. Лавгрын чингийнхаа хариултыг сонсъё. Би болохоор D хувилбарыг сонгосон. Ягаад? Энэ асуулт бол ерөнхийдөө Монгол хэл логик хоёрыг зэрэг шалгасан. Их тийм сонирхолтой асуулт байна. Тэгэхээр ер нь л би болохоор батлах боломжгүй зүйл
анхнаасаа ер нь 100% байж болохгүй гэж үзсэн. Тэг ер нь бол энэ дөрвөн ер нь аль нь зөв биш байна. Би хариултыг сонгосон сурагч байна уу? 100% үнэн бүх зүйл заавал баталгаатай гэдгийг Ирмүү маань сонгосон байна. Ирмүү маань ялагч болох магадaltaй сурагчдын дунд байгаа 50%-ээр зогссон. Зөв хариулбал 100% оног авна. Буруу хариулбал хасах 25% оног алдна. Ягаад энэ сонголтыг хийсэн бэ? Минь хоёр ойролцоогоор надаас нэг 10 онооны баг. Тийм болохоор би минь хоёрыг ялчгүй араас нь дагаж явахгүй бол ялагдах боломжтой. Харин хариултын хувьд гэвэл математик нь өөрөө лог дагсан бөгөөд шууд BD2-ын нэг нь болчихж байгаа. Харин 100% үнэн байхын тулд заавал баталгаатай байх хэрэгтэй. Тэр нь логтой яг таарна. Тэгээд дээр нь болохоор батлах боломжгүй зүйл байсан ч үнэн байж болно дараа нь бид нар баталж болно. Тийм болохоор дээр хариултыг хасч болно. Тэгээ Б-г сонгосон ба. Сонгосон байна. Ирмүү маань маш ухаалаг шийдвэр гаргасан байна. Минь хоёр урдан зогсож байна. Юу ч хариулсан бэ? Яагаад? Би болохоор А гэдэг хариултыг сонгосон. Ягаад тэгэхээр 100% үнэн гэхдээ батлах боломжгүй зүйлийг аксиом гэж нэрлэдэг. Гэсэн хариултыг сурагчд маань өгсөн байна. Зөв хариулт бол хариулт зөв байсан бахнаа сурагчдаа баяр хүргэе. Зя Гётлин парадокс гэж нэрлэгддэг. Бидний ашигладаг математикч бай, өөр ямар шин төрлийн математикч бай, ертөнцийн байж болох өөр аксиомоос бүрдсэн ямар ч математикийн систем бай. 100% үнэн. Гэхдээ батлах ямар ч боломжгүй өгүүлбэрүүд оршдог. Эрхэм мөндөд үзэгчтэй энхүү манай 2 дугаар улирлын ялагчийг тодорлох агшин тун ойртсон байна. Сурагчдаа хамгийн сүүлийн удаагийн онооны самбарыг танилцуулъя. Минь хоёр 123 оноогоор шалгарсан байна. Баяр хүргэе. Зя. 100% нэвтрүүлгийн 2 дугаар улирлын ялагчаар Шинэ Монгол ахлах сургуулийн 12-ын 4-р ангийн бэмт орж өгтөө минь хоёр 123 оноогоор шалгарч 10 сая төгрөгийн шагналын эзэн боллоо. Баяр хүргэе. Зя шагналаа гардан авноо маш мундаг орцтой баяр хүргэе. Ангийн сурагч найз дуудаж ирсэн. Минь хоёртаа баярын мэнд хүргэе. Үнийг хэлбэл миний сэтгэл бол мууд байна. Харин би өмнөх шиг уурлах боломж бол надад байгаагүй. Ягаад гэвэл яг миний өсөл төвчд л надаас илүү дээрээсэн болохоор тэгээд ялагчтай амжилт төсөй гэж бодож байна. Би болохоор Эрдэнэтээс ирж орсон. Тэмээтэй ер нь яг хожий гэж бол биш зүгээр нэг тийм үеийнхэн хаагур явж ийн яг юу хийж ийн, юу мэдж ийн, юу чадж ийн те юу бодож ийн гэдгийг ер нь мэдээ гэж хэлсэн. Ер нь трийгээ бас ингэж биелүүллээ. Манай хүн бол ер нь чадчихна. Сүүлийн асуулт бол үнэхээр уншиж гоотой бүр ингэж юу гэж хариулахаа мэдгүй баахан инээж байгаа тэгээ сонголтоо хийсэн. Тийм болохоор тэгээд илүү их сурна гэж бодож байна. Баяд болсон ч хүртэл. Юусэн ингээд шинжлэх ухаан бол ингээд ялах тахтаа биш ингээд өвс сониоч байж ингээд дасалтуу суралцах юм. Дүгнэж үзэхэд бол их сэтгэл хангалуун байна. Яг тэгэхээр одоо би өөрөө яг юуг мэдэхгүй байгаа, юуг буруугаар ойлгож явсан гэдгийг яг одоогийн байдлаар ингээд ойлгоо зогсож байгаа болохоор надад ер нь бол харамсаад байх юм байна. Ер нь анх орохдоо финал руу гарны зүйлс бодоогүй. Гэтэ ингээд гараад ирсэн өнөөдрийн мундаг хөвцөдтэй ингээд өрсөлдөөд яг ажигдсан гэсэн зүгээр л дээ. Ер нь их гоё тийм зөв туршлага хөрвүүлүүлээ гэж бодож байна. Энэ дараа оролцох хүмүүсд дэлгэхэд дөрөж байгаа хянамгай байгаарэ. Сая хэрвээ би нэг асуултанд зөвөрөлцсөн бол ярих боломжтой байлаа. Энэ уусны амар аз жаргалтай байгаа. Бараг happiest moment of the year байх. Эрхэм мөндөд үзэгчтэй 100% таны мэдхүү нэвтрүүлэг 3 дугаар улирал тун удахгүй таныг хүлээх болно. Та ч гэсэн 3 дугаар улирлаа хүлээгээд сониуч байгаад сураад бэлдээд байж байгаарай. Мөн дараагийн дугаарт уулзцгаая. Дараагийн улирлаар уулзцгаая. За баяр хүргэе.